Бодлого цусд дайн эхлэж эргэн тойронд баахан л өвдсөн зовсон хүмүүс ар араасаа үхэж байв. Цэргүүд энэ байдлыг харж тэсэлгүй эзнээсээ цайзны гадна энгийн хүмүүс зөндөө байгааг сануулж хэлдэг. Хөгшөө өвгөн чим байдлыг тоолгүй цайзаа хамгаалж амьд үлдэх нь чухал гэж сануулж хэлдэг. Цайзын гадна эхнэр хүүхэд нь үлдсэн тул тэсгэ байсан ард иргэд хан хэрмээс гарахыг оролдогч урд нь том чулуу тэглээд нэг л болж өгдөггүй. Аливаа энэ чулууг холдуулъя гэж байхад хөөе та нар юу хийж байгаа юм бэ эргүү малнуудаа гэд эргээд харахад хажууд нь байсан элбичнүүд нь газар тэнийг унаад өгөв. Элбичнүүдийн ийм амархан өгсөн байгаа шалтгааны цаана ээлфүүд байгаа ээж. Эртнээс хүмүүстэй цусан өршөөтэй ээлфүүд хариугаа авахаар орчин үеийн зэвсэг буюу буу гэх аимшигтай сүрлийг авчрах зэвсэг ашиглаж байлаа. Хөгшөө өвгөнч ээлфүүдээс ирэх дараачин дайралтыг арайчууд тэсэж байв. Игчдүүсээ өршөөгөө авах цаг нь ирлээ гэсээр дайралтаа ширүүн хийхэд тэсгэл алдсан өвгөн бурал тэнгэрийн шидээ ашиглаж хүчтэй хамгаалалт буулгав. Харин цайз дотор амьд үлдсэн хүмүүс буурал өвгнөөс аврал гуйж байхад хажуу хаваар нь сэлмийн багш гэгээн дүрээрээ харагдав. Сэлмийн багшийг харсан хүмүүсийн айдсан арилж алга болж алаад өг чөмгийг нь тас шаагаад өг хайртай шүү айлис багшаа гэж орилоход нөгөө багш нь тоосон шинжгүй ариун шидийн хаалтыг ганц дайралтаар устгачив. Өвгөн бурал хэдий хүчтэйч сэлмийн багштай дүүцэж чадалгүй хамгаалалт нь бутарч өвгөн бурал өвдөг шороодов. Өөш Сэлмийн багшаа чи ямар новшоо хийгээд байгаа юм бэ? Сэлмийн багш тоосон шинжгүй хүмүүсийг зүгээр л хорхоонод харж байгаа аятаа ширтлээ. Өвгөн буурал бараасан болтой. Аврил миний охин бүх зүйл буруугаар хэрэгж байна. Наад хүмүүсээ орхио шууд зугтъя гэд тэд хамтдаа зугтахаар болдог. Хотын даргаыг хүмүүстэйгээ цуг зугтахыг харсан ард түмэн "Ой, та нар яагаад зугтаад байгаа юм бэ? Биднийг хамгаалан гэж амлаа биз дээ" гэж тэмээл орилдог. Айлисын хажууд луутайгаа ирсэн Лим босс Сэлмийн багшийг өстой нэрээ шөрөвтөд хүмүүсийг харгас амьтад чамааг намагт унахад татаж гаргаагүй сануулдаг. Уурссан Сэлмийн багш хүмүүс лөө баг багаараа ойртож байлаа. Айсан хүмүүс Сэлмийн багшаа наад гоблин ч худлаа ярьж байгаамаа. Бид нар танд хайртай. Бид танаас ураагүй штэ. Отын дарга өстой нэрээ худалж амтан байлээ. Түүний охин ч бас муу санаатай холчхор хулгайчуд байгаа юм. Тиймээс Сэлмийн багшаа өнгөрсөн явдлыг мартаач гэж хэлхийн завдалгүй хүмүүсийн толгойг нь тасар татав. Шийдэмгий харсан тодорсон Сэлмийн багш энэхүү ариун хүчээ нэгэн цагт хүмүүсийг аврахын төлөө зориулдаг байсан бол одоо түүний хүч хүмүүсийг устгадаг зэвсэг болгон хувирсан аж. Айж сандарсан ард иргэ зөндөө ойшлохгүйсэн ч бүх зүйл хэтэрхий оройтож хүмүүс Сэлмийн багшийн гарт амиа алдав. Энэ явдлыг холоос харж байсан Лим босс надад нэг зүйл санагдуулаад байх юм. Яг л Жесус Крайсттай адилхан юм. Хүмүүст олон жил зүтгэсний эцэст бүгд түүнээс нүүр буруулж цовдлдог. Гэхдээ Жесус хүмүүсийг уучлдаг. Харин Сэлмийн багш шал өөр юм. Уушлах биш харин ч алж талж байна. Үзэгдэж солигдож цайзын хааныг цөмөртөл бэрсэхтэй нүүхэн толдож байв. Тэр бол Аврил охин байлаа. Тулаанд хэдий ялсан ч хамаг тамирын барагдчихв. Мань хүн хотоос сухтахаар болж байхал алт мөнгөө шуудаандаа хийгээд явж байв. Гэвч түүний урд нь хутга барьсан бяцхан гоблин зогсож байлаа. Уйлсан байдалтай байсан гоблин намаа битгий алалтаа анаа гуйч намайг битгий өвтгөөч ярваач дарваасан арвил чи өнөөдөр өөрийгөө азтай байлаа гэж тооцоорой. Миний нүдэнд дахиж харагдвал алан шүү гэж байхад гинэн байна да таныг авгаа минь гэсээр гитэж очиод хүзүүнээс нь хазаад охин түүний хорон нөлөөлөд явчив. Аргагүй байдалд орсон Аврил охин "Хөөе гоблино би ч шидийн номын сан хаан байдгийг заагаад өгье. Би номын сан хайгаагүй харин чамайг хайж байлаа" гэсээр төхөж очиод "Чи яагаад ингэтлээ яагаад байгаа юм бэ? Өмдөндөө тусаалаа штэ. Санаа муутаалын гоблин чи орон гараа юм уу да? Наадаа өгч найдвар төрүүлэхгүй байна" гэсээр гарыг нь барьж аваад нөгөө гараараа алгуурхан явуулаад хорцолд орчдөг. Хорцолд орсны дараа үзүүлэлт нь баг зэрэг нэмэгдсэн түүний урмыг хоглов. Удалгүй цаанаас буурал өвгөн гарч ирээд хайртай айч охиныг нь бузар болгосныг мэдээд ухаан жолоогүй дайрч байна. За тэгээ мань хоёрч ам нам үзэж байхад урдуур нь Сэлмийн багш орж ирээд буурал өвгний хийстлэн зохиж унгаагаад зүрхэн тушаа газар нь сэлмээ зоодог. Ингээд дайн нэг мөр дуусаж Лим босс урд нь Сэлмийн багшийг ийм аимшигтайг мэдээгүй болохоор битүүхэндээ дотроо айж байв. Сэлмийн багш өөр алж устгах хүн байна уу гэж асуудаг. Хариуд нь Лим босс байхгүй чи сайн ажиллаа гэж магтдаг. Ингээд Лим босс дайны олж руугаа очиж Эфреяд чидийн номын санг хариуцуулж ажилуулахаар болдог. Номын сан дотор алт мөнгөөр дүүрэн авдар байв. Лим босс энэ алт мөнгөө өөртөө аштайгаар эргүүлэхийг бодож байдаг. Дүрс солигдож хаан тусад мэдээд харж гоблинууд Кейленберг хотыг эзэж тэнд байсан өш төчнөө хүмүүсийг алж цөөлсөн тухай хааны сонорт хүрв.
Уурсан хаан сэлмээ сугалж аваад сэлмийн багшийг өөрөөсөн урвсныг мэдэж аваад боож өгөх нь холгүй байлаа. Хөөш, чи надад яг үнийг хэлсэн үү? Тийм ээ, би зөвхөн үнийг хэлэх ёстой. Сэлмийн багш биднээс урвж гоблинтоо нийлсэн. Өөрийн хотоо санаа зовсон хаан яаралтай түшмдүүдийг дуудаж бас Папламыг дууддаг. Ийхүү их хурал болж бөөнөрөө хоорондоо хилцэж байлаа. Хааны хувьд бол гоблинуудаа дайн зарлаж энэ бүхнийг дуусгах зорилготой байв. Санварт нь хааныг яарав шийдвэр гаргаж байгааг нь сануулж хэрвээ гоблинуудаа дайн зарлвал агуун буштай бас дайн хийх шаардлагатай болж бид ихээхэн хохирол авах болно гэдгийг хэлдэг. Уурсан хаан шийдвэртэй баттай байсан бололтой хэдий Папламч гэсэн хааны үгийг дагахаас өөр аргагүй болдог. Нөгөө талд манай хэд дайны олзоо аваад буцаж байхад урд нь бүргэд гарч ирээд Лим босстой яриа өдөж Лим гоблино ойн эзлүүтэй уулзах хэрэгтэй гэдгийг нь сануулж тэд хамтдаа ойн эзний байга газар руу явлаа. Явж байх замдаа Лим боссын нүдэнд хот цайз харагддаг. Учир байдлыг нь бүргэдээс асуухад бүргэд 50 өнгө аястай шин оршин суугч агуун бошид нүүж ирсэн. Энэ хавьд хүн чоннууд амьдардаг. Тэдний хаан нь 10 дугаар түвшний араат нь Лим босс хүн чон байдаг гэдгийг огтоосоо мэддэггүй байж удалгүй тэд зорьсон газараа ирэхэд тэдний өмнө уул хэлбэртэй нууц цайз харагддаг. Дотогшоогоо ороод харвал элдв янзын амьтдын ясаар дүүрэн байдалтай байв. Тэд хачин өнгөтэй цагирган дотор ороход тэр яг л лифт аятай тэднийг дээшээ аваад явлаа. Зорьсон газартаа ирэхэд төрөл бүрийн араатан могоо чөтгөр гоблин байдаг. Мангасууд духарч тэдэнд явах зай гаргаж өгөв. Тэдний явах замд аимшигтай араатны аавраа гараад нэг л гайхалтай. Тав цагаар ясаар хийсэн сэнти дээр айдас төрүүлэн сүр жавхланд нэгэн сууж байв. Энэ бол агуун бушийг захирдаг эзэн. Ясны хаан өдгөө 100 дугаар түвшинд хүрч нийт хүч нь 10,000 холд авчээ. Лим боссын нуруугаар хүүтэн хөлс урсаж айсан байдалтай эрхэмсэг бардам эрхэн дээдсээ минь дамоор гэсээр хааны өмнө Лим босс хүртэн аргагүй бүхэллээ. Хажуунаас нь харж байсан бүргэд хачин болж байдал эвгүүдлээ гэж бодож байхад цаанаас намуухан хоолой цорайтж бяцхан залуу минь манай ясны хааны эмэгтэй хүн байдаг байгаа шүү. Лим боссын нүд амн хачин болж буруу зүйл хэлсэн байлаа. Тэгэхээр хааны цэнтийн сууж байгаа хүн үүндээ эмэгтэй хүн байсан аж. Дараа ясны хаан үг хэлв. Чи Киленберг хотыг эзэж тэгээд ч болоогүй Сэлмийн багшийг өөрийн талдаа оруулж чадсан гэж би сонссон. Чиний энэ мэдээллүүд намайг үнэхээр бишрүүлж чадсан. Үүгээрч зогсохгүй чамд шинэ алдан тушаал өгөх бодолтой байна гэдгийг хэлдэг. Баярлаж талархсан манай хүн жигтэйхэн сайхан болж байхад цааш нь ясны хатан үргэлжлүүлээд одооноос чи миний доор байдаг ойн эздийг удирдах шинэ алдан тушаалтай болно. Тэгээд ч болоогүй агуун бошинд байгаа амьтдыг дураараа устгаж идэж болно гэхэд хажуу хавьдан байсан ойн эздүүд эсэргүүцэж ганц муу нусгай биднийг яахлаараа захирдаг юм гэж чимээхэн боддог. Ясны хааны хажууд байсан охин гот хийм босож аваад ясны хатан хаанд энгийн дорд гоблинд арай л өндөр алдан тушаал өгөөд байгаа гэвтэйхэн сануулж хэлдэг. Ясны хаан ам нээж юу вэ? Чи айгаад байгаа мó над гоблиноосоо. Үгүй эрхэм дээдсээ бодлохгүй үг хэлсэнд минь уучлаарай гэд залуу хатагтаа номхорвоо. Ясны хаан дээшээгээ босож аваад Лин гоблинд хандаж өндөр алдан тушаалд үргэж том хариуцлага хамт дагаж явдаг юм. Хэрвээ энэ агуун бошинд хүмүүс дайралт хийвэл чи өөрийнхөө хар толгоор хариуцаарай. Лин босс өвдөг дээрээ сайхан бүхийж аваад баярлаа өгөөмөр сэтгэлтэй. Агуу ясны хатан минь. Би хар толгоогоороо энэ агуун бошийг хариуцах болно гэсээр тэдний яриад осов. Гэртээ ирээд ясны хаантай уулзсан тухайгаа дуулахад гоблины боссыг биширсэн манай талынх нь ихэд гайхан биширч байлаа. Лин боссод асар их ирэх мэдл ирсэн болохоор санаа нь зовоод нэг л болж өгдөггүй. Дарив арга хэмжээ авахар системээ ажиллуулав. Хажууд нь манай Сэлмийн багш хөвтөж байдаг бас л сайхан гар шүү. Сэлмийн багш өөрт байгаа мэдээлэлээ хэлж аль болох Лин боссод туслахаар хідэн санаа хэлж өгвөө. Миний гоблино би хаант улсыг сайн мэднэ. Олон 10 элит цэргүүдээр дүүрэн бас л амар штэ. Чиний ялах магадлал маш бага гэдгийг хэлв. Гэхдээ байна Лин гоблино 10 жилийн өмнө шидийн багаж хийж чаддаг одоочууд байдаг байсан юм. Одоо тэдний бараа харагдахгүй устдад алга болцсон. Хэрвээ чанд шидийн зэвсэг хийж чаддаг одоочууд байсан бол энэ дэнд ялах магадaltaйг хэлдэг. Лин босс бүгж рүүгээ харж байснаа гайхалтай санаа орж ирдэг. Энэ санаа нь олон жил амьдэрсэн бүхнийг мэддэг луугийн их одоочуудын талаар мэдэж байж магадгүй гэсээр хувцас өмсөө луугийн их рүү явхаар болов. Зорьсон газараа ирэхэд амтай голтой луу нэгч байсангүй 5 өдрийн турш луугийн байгаа газрыг хайсаар ариун модны өмнө тулж очиход лаавн дундаас нэг хачин үлэмж биетэй луу гараад ирлээ. Луу ууртаагаар та нарын энд үлдвэл өхөж магадгүй гэдгийг нь сануулв.
Айж сандарсан Лим босс зоригтой өрхийн тулд харлуудаа ярилцахыг оролдсон ч хаанаас ч юм бэ хідэн луунууд гарч ирээд манай эдэг бүслээд авав. Нэг луу Лим боссыг идэх санаатай байсан хэтэрхий заван байсан тул шүдээ бохирдуулахыг хүсээгүй аж.